Оллоо телевиз болон хүрээдээ суулын хамтран явуулдаг Солонгос хэлний хичээл мань өнөөдөр ингэ эхэлж байна. Өнөөдөр бид нар хамтдаа get гэдэг нөхцөлийг үзэх байгаа. Дагалаарай get. За get гэдэг нөхцөл маань юу гэхээр за харцгаая сда гэдэг нь хэрэглэх гэсэн үг шүү дээ. Сдамгийн маань да байхгүй болоод их шиг гээгдэж хамааралгүйгээр get гэдэг нь орж ирэх байгаа. Get. Тэгэхээр сэгээсний да хэрэглэх болно буюу нагийн дөрвөн зэрэг байгаа Монгол хэлний нагийн дөрвөн зэрэг буюу ирээдүйн цагийг илэрхийлдэг нөхцөл байна. Сэгээсний-да удаа, угээсний-да ирэх болно гэсэн санаа. Топгээсний-да халуун байх болно. Топгээсоё гэсэн ч болно шүү дээ. Бид нар топгээсний-да гэх юм бол хүндэтгэлийн хэлбэр болоод гээсоё гэхээр бас мэдээж хүндэтгэлийн хэлбэр гэвч энээсээ арай илүү бага зэргийн утгыг бага зэрэг доошилж байгаа. Гэхдээ энэ хүндэтгэлийн бус гэсэн үг биш шүү. Айда мэдэх ойлгох гэсэн үг байгаа. Тэгэхээр айгээсоё мэднэ ойлголоо. Айгээсний-да гэж. За эдгээр энэ нөхцөл маань өгүүлбэр донд яаж орж ирд юм бэ гэдэг бид хамтаа харцгаая. Пакке 날씨가 어때요? 가다 цагаагаар ямар байна вэ? 가다 цагаагаар ямар байна? 바람이 많이 불어요. салхи маш их үлээж байна. 내일은 날씨가 더 춥겠어요. маргааш цагаагаар илүү хүйтэн байх нэ. ирээдүйн цагийг илэрхийлж байгаа анзаараарай. маргааш цагаар илүү хүйтэн байх нэ. 하늘에 구름이 많아요. тэнгэрт үүл их байна. 곧 비가 오겠어요. удахгүй бороо орох нэ. 공부를 더 열심히 하겠습니다. хичээлээ илүү хичээнгүй хийх болно гэх мэтчлэн ирээдүйн цагийг илэрхийлдэг нөхцөл байна. Дараагийн нөхцөлийг хамтаа харцгаая. Манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин дагдаг шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даавн сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай. Ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р төсөнд тэнцвүүлж ясан гэх хичээлийн мах цагаараа нэмэлтээр хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлд ханддаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могилская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. 날씨가 너무 더워서 걸어 다니기 힘들지요? 습도가 낮아서 그런지 그렇게 덥지는 않은데요. 땀도 많이 안 나고요. 그런데 타네 씨, 건기 때는 정말로 비가 거의 안 와요? 네, 스콜이라고 소나기가 내리는 곳도 있지만 비가 안 오는 곳이 더 많아요. 한국은 여름에 장마가 있으니까 습도도 높고 기온도 높고 정말 푹푹 찌잖아요. 전 태국이 한국보다 더 시원한 것 같아요. 에이, 설마요. 그건 민지 씨가 태국의 여름을 몰라서 그래요. 여기도 여름엔 비가 자주 내려서 습도도 높고 기온도 높아요. 민지 씨는 태국의 여름은 하루도 못 견딜걸요? 그러면 이렇게 날씨가 좋을 때 태국에 왔으니까 전 운이 좋은 거네요. 날씨가 너무 더워서 걸어 다니기 힘들지요? цагаагаар халуун болохоор алхаад явах хэцүү байгаа үстэй. 습도가 낮아서 그런지 그렇게 덥지는 않은데요. Уур амьсгал нь арай чиглэг биш байгаа болоод ч тэрүү нэг тийм халуун биш байна.
땀도 많이 안 나고요. хөлсчнийх гарахгүй байна. 그런데 타네 씨, 건기 때는 정말로 비가 거의 안 와요? Уур амьсгалын үед хуурай байх тэр үед үнэхээр бороо ордоггүй юм уу? 네. 스콜이라고 소나기가 내리는 곳도 있지만 비가 안 오는 곳이 더 많아요. Тийм ээ, скур гэж аадар бороо ордог газрууд байдаг ч гэсэн бас ордоггүй газрууд илүү олон байдаг юм аа. 한국은 여름에 장마가 있으니까 습도도 높고 기온도 높고 정말 푹푹 찌잖아요. Солонгосын хувьд зун нь борооны үлрэл байдаг учраас бас чийгтэй ч байдаг, дулаахан ч байдаг, маш их хөлөрдөг штэ. 전 태국이 한국보다 더 시원한 것 같아요. Миний хувьд Таиланд Солонгосоос илүү сэрүүн юм шиг санагдаж байна. 에이, 설마요. Арай үгүй. 그건 민지 씨가 태국의 여름을 몰라서 그래요. Минжи Таиландын зуныг мэдгүй болохоор л тэгж байгаа юм. 여기도 여름엔 비가 자주 내려서 습도도 높고 기온도 높아요. Энд зундаа бороо их ордог учраас маш их чиглэг байдаг, маш их дулаахан ч байдаг. 민지 씨는 태국의 여름은 하루도 못 견딜걸요? Минжигийн хувьд Таиландын зуны нэг өдрийг тэсэж чадахгүй бах та. 그러면 이렇게 날씨가 좋을 때 태국에 왔으니까 전 운이 좋은 거네요. Тэгвэл би ийм сайхан цаг агаартай байх үед нь Таиландад ирсэн нь азтай байсных юм байна. 어휘와 표현, 계절의 특징. Улирлын онцлог, 꽃이 피다, цэцэг дэлгэрэх, 새싹이 나다, ургамал ногоо нахиалах, 꽃가루가 날리다, цэцэг ногоо үрээ зазах, 습도가 높다, 습도가 낮다, чийгтэй байх, чийг бага байх, 폭우가 내리다, 폭설이 내리다, аадар бороо орох, цасан шуурах шуурах, 단풍이 들다, намрын айс орох, 낙엽이 지다, навчис унах, 얼음이 얼다, хөлдөх, 눈이 녹다, цас хайлах, 땀이 나다, хөс гарах, 손발이 시리다, хөлгаар сэрүү оргих, 꽃샘 추위, сэрүү орох үе, 열대야. халуун дулааны үе.